За сайн бяцхан уу. За тэгэхээр өнөөдөр би ажилласаа ирчээд өнөөдөр ажил дээр тохиолдсон нэг юуны тохиоллын талаар ярих гэж бодлоо. Тэгээд нөгөө гэртээ ноход хийж идэг, муурд хийж идэг хүмүүс их байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр хүмүүс ингээд автинкаас ирж эмнүүд авдаг байхгүй юу. Тэгээ манай нохоо одоо шоколад идээд ингээд хордлого авцсан гэдэг эм тариануудыг автинкаас ирж авсан өнөөдөр ажил дээр. Тэгээ би нөгөө эзэнтэй нь ингээд хөөрл жоохон ойр зүрийн юм яриад эмээ өгч явахтай ингээд тэгсэн чинь шоколад нь маш их дуртай гинэ нохоо. Тэгээд ерөөсөй байнга нуухгүй болдгоо. Тэгээд ингээд нэг тавган дээр хүүхдийн төрс өдөр болоод ингээд юм тавьсан байсан чинь улаагаар идсэн байлээ. Тэгээ манай нохоо өвдцэн гэд хэлсэн. Тэгээд яг хоо юмнуудыг ингээд олгочоод би дараа нь энэ талаар бас нэмэлт дэлгэрэнгүй уншлаа л да. Яагаад гэхэлэр бид нар нөгөө энэ эмийн сургуульд байхад чинь бүтэн 7 хоног малын одоо эмний талаарх мэдээлэгчл ордог байхгүй. Тэгээ тэрүүн дээр ч гэсэн ингэж орж исэн. Жишээлх юм бол ингэж байгаа нөгөө какао ч юм болохоор дотроо болохоор теобрамин гэдэг ингээ бодисыг агуулд юм байна л да. Тэгээ тэр бодис нь болохоор одоо нохоонд бол маш хортой юм нөлөө үзүүлдэг ийм бодис гэдэг юм байна. Тэгээ тийм учраас одоо какао агуулаагүй шоколад гэж баг байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр шоколад идэхлээр одоо тэр теобрамин гэдэг боцонд нь нохоо ингээд амархан хортчдаг ийм шинжид гардыг юм байна. За тэгээд мэдээж хэрэг аливаа юмд чи хэмжээ хязгаар гэж байгаа шүү дээ, тийм ээ. Ямар хэмжээний шоколадыг одоо ямар жинтэй нохоо идснээс хамаарат хордлогонд орд юм байна. Тэгээд тэр шинж нь болохоор 4 цагаас 24 цагийн дотор илэрдэг гинэ. За тэгээ ямар одоо шинжүүд илэрдэг вэ гэхлээр би та нарт хэлж өгье гэж бодлоо. Яагаад гэвэл нөө сүүлийн жилүүдэд манай Монголд чинь гэртээ одоо жижиг нохоо те том нохоо тэг янз бүрийн үйлдвэрийн нохоонуудыг их тижээдэг болсон байгаа. Тэгээд хүүхдүүд санаа яг томчууд одоо мэдээ шоколад өгч болохгүй гэж мэдж байгаа ч гэсэн хүүхдүүд идж байгаа шоколаднаасаа өдөг ч юм уу одоо хөөрдөг ч юм уу иймэрхүү байдлаар ингээд өгчөө тэгээд нохоо нь ингээд бас хордлого авах юм талтай байгаа. Тэгэхээр ямар ч байсан одоо какао найрлаганд нь орсон юмнуудыг нохойд өгөхдөө маш их болгоомжтой өгөх хэрэгтэй байдаг гэж байгаа. Тэгээд тийм учраас хордлогонд оруулахгүй байх хэрэгтэй. За ямар шинжүүд илэрдэм бэ гэхээр нэгдүгээрт нь ингээ бөөлждөг гэж юм. За гидс нь нохооны гидсээр маш хүчтэй өвддөг гэж юм. Тэгээ суулгалт өгдөг гэж байна. За тэгээд нохоо тайван биш юм аймхай сандруу болдог гэж байна. За зүрхний цохилт нь бол олширдог. За тэгээд дээрэс нь нохоо таталт өгч болно дүр мөчөөрөө. За тэгээд маш их аман цангасан ийм байдалтаар илэрч болдог гэдэг ч байгаа байхгүй. Тэгээд би одоо энэ нэг малын имлэгээ бидний эцэд зөвлөгөө өгдөг вебсайтнаас би ингээ харж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь бас энэ нохоо чинь бас өрдмөр юм байд юм байна. Нэг өөрөө ингээ дамтан дурлаад идчихдэг сайн муугаа юм ялахгүй шүү дээ. Тэгэхээр тэрний одоо нохоогоо аврах ганц хүн одоо эзэн хараа хяналт тавих хүн эзэн л болж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм юмнуудыг тэр шоколад агуулсан, какао агуулсан юмнуудыг аль болохоор хоол байлах хэрэгтэй гэж тэгж байна. Тэгээ нохоо болохоор амтанд нь болоод их дуртай л идэм байна л да. За тэгээ та нар ерөнхийдөө нэг багцаа авчих хэрэг гэртээ нохоод идэж идэг бол одоо бидний ийм юм дээр ингээ бүр ингээд шоколадныхын дүрстэй тэгээ дээрэс нь одоо хідэн хилийг хідэн ширхгийг идэж болох юм. Нохооныхээ жингийг оруулаа, шоколадныхээ эзэн тэр тоомог ингээд оруулахаар хордлогын тэдгүр зэрэг мэрэг гэд гараад ирдэг байхгүй юу. Тэгээд ийм вебсайт байдэ. Тэгээд энүүгээр нь бид нараа ангисан байна тэгсэн байна гэдэг ингээд бас ингээд хүнтэй ингээд яриад байдаг байхгүй юу. За тэгээд энэ ийм бид. Тэгэхээр мэдээж манай Монголд нохоод гэж идэг хүмүүст иймэрхүү вебсайт байхгүй байдаг учраас энийг тооцоход хэцүү. Тэгэхээр ер нь бол ямар үед нохоо хорддог гэвэл килограмм жинт нь 20 мг одоо тийм какао юм уу шоколадны юм юу гэр тооцдог юм байна. Тэгэхээр жишээлх юм бол за 5 хилтэй нохоо байлаа гэж бодъё л да. Тийм ээ. Тэгэхээр чин 20 мг нь килограмм жинт гэхээр чин 5-аар өчгөр чин 100 мг болчихж байгаа байхгүй тий. За тэгээд нөгөө шоколадны нэг ийм шоколад чи хэдэн грамм юм. Тэгээд хэдэн
дөрвөл чинь ямар болох вэ гэдэг ингээд тооцож ингэж болд юм байна. За мэдээж нэг шоколад ч их олон төрөл байгаа шүү дээ. Тийм ээ. Жишээлбэл сүйтэй шоколад гэж байгаа. За хар шоколад те 50%-аас доош орсон байж болно. 50%-аас их агуулмжтай хар шоколад байна. Цагаан шоколад гэж байгаа тийм ээ. Эсвэл кокотой шоколад гэж байдаг чинь. Эсвэл нөгөө коконы шоколадны юм нөгөө пудрууд идэг шүү тийм ээ. Буслахаж ингэж уугаад халуун коко энтер уудаг шүү тийм ээ. Тэр ийм юмнууд байдаг төрлүүд нь. Тэгэхээр энэ дээр одоо бидний юм дээр мэрэгжлийн юм дээр юу гэж бичсэн байгаа гэдэг тэгэхээр ингэж байгаа. Тэр нөгөө нэг шоколад нь болохоор дотроо какао ч агуулсан байдаг, теобрамин гэдэг юмыг ч агуулсан байдаг. Тэгэхээр хоёулаа хор үзүүлчихэд байдаг. Би түрүүнд хэлсэн тийм ээ. Тэгээд энэ дээр болохоор шоколаднууд нь болохоор хар байх тусмаа за какао болон теобрамины агуулмж ихтэй байдаг гэж байгаа байхгүй юу. Харин цагаан шоколад авах юм бол харьцангуй юу байдаг гинэ. Теобрамин болохоор харьцангуй багтай байдаг. Гэхдээ бас аюултай. Гэхдээ дотор нь асар хэмжээний нөгөө сахар байдаг. Одоо тэгээд нөгөө нэг юунууд тос агуулсан, сахар агуулсан тэгээд сүүний юмнууд энэ агуулсан байдаг учраас гизмэцийн өвдөх иймэрхүү юмнууд их үүсгдэг гэдэг чинь. Тэгээд тийм учраас хэрвээ ингээд нохож шоколад идсэн байх юм бол дээр дурдсан зовиорууд илэрх юм бол яах нь юуныхын эмчэд одоо манад амтны эмчнэр зөндөө байгаа шүү дээ тийм ээ. За жижиг амтнаар мэргсэн ийм эмч нарт үзүүлээд тэгээд хорлого тайлах эмчилгээний цаг алдалгүй хийх хэрэгтэй гэж байна. Хэрвээ тэгээд удах юм бол эн чинь бас их аюултай амин насанд нь хүрдэг таталт өгөөд тэр нь аюултай юм байдалд хүрдэг гэдэг ингэсэн байж байна. За тэр үтэл ингэж байгаа байхгүй юу. Одоо иймэрхүү юун дээр очихдаа ингээд за хэр хэмжээний шоколад идсэн тий. За тэгээ ямар шинж тэмдгүүд илэрсэн. За энэ одоо шинж тэмдгүүд нь хизээ илэрсэн. За тэгээд ямар нэгэн байдлаараа ийм янз бүрийн юм өгсөн үү гэдэг ч юм уу. За иймэрхүү асуултнуудаа ингээд бэлдэж очт юм байна. Тэгэхээр эмч маань энэ тэрийг онцлоод тэгээ яаралтай арга хэмжээ авдаг юм байна. Тэгэхээр энэ удаа та нарт би ноход гэж идэг хүмүүстэй одоо зориулаад энэ одоо бичлэг хийж байна. Тэгээ та бүхэнд бас мэдлэгч нь тусны мөр болох байхаа гэж бодож байна. За түр баяртай.